Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Цэнгэр дэлгэцэндээ ойртон суугаад иргэний ёс зүйн боловсролын дэвтрээ дэлгээрэй. Өнөөдрийн хичээлээр үүлийн үр дагаврыг таних тухай та нартайгаа хамтран ярилцах болно. За ингээд багшийнхаа чиглүүлгийн дагуу анхаарал төвлөрүүлэх дасгалаа хийцгээе. За, сандлынхаа 3-1 дээр суугаараа нуруу, цэх, тэгш байх ёстой шүү. Ингээд 2 гарын алгыг дээш харуулan өвдөг дээрээ тавиарай. Одоо нүдээ хагас анин хамрын үзүүрээ хараарай. Чи өөрийгөө нар тунсан цэлмэг хөх тэнгэр эсвэл тэрүүн сайхан үзэсгэлэн тал гэж төсөөлөөрэй. Одоо чамд юу бодогдож мэдрэгдэж байна вэ? За хүүхдүүдээ тэнүүхэн сайхан цэлмэг нэг чөлгүү тэнгэр аль эсвэл уужимхан сайхан тал нутгийг гэж өөрийгөө төсөөлөн бодоход нэг л тийм амар амгаланг мэдэрсэн байхаа гэдэгт багш нь эргэлзэхгүй итгэлтэй байна. Ингээд монголчууд эртээр үеэсээ үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ тал шигээ уужуу ухаантай байгаарай. Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй яваарай гэж захис сургаж ирсэн. Энэ сургаалгийн утгыг маш сайн тунгаан бодож дараагийн бичлэгийг анхааралтай үзээрэй. За хүүхдүүдээ сая бичлэгийн амжилтаа үзлээ. Саяын үзсэн бичлэгт ямар асуудлыг дэвшүүлсэн байна вэ? Чи аль үлийг нь буруу гэж бодож байна вэ? Яагаад? Мөн үүлийн үр дагавар нь сайн байв уу? Аль эсвэл муу байв уу? Эргцүүлэн бодоорой. За хүүхдүүдээ эргцүүлснээ дэвтэрдээ тулгуургаар тэмдэглээрэй. Бичлэгт гарч байгаа үйл явдал түүнээс эргцүүлэн бодож байгаа асуултын хариултыг багштайгаа хамтран тулгая. Бичлэгийн эхний хэсэгт нь баавгай, хандгай хоёрын үйл явдал. Харин дараагийн хэсэгт нь туулаа, дор хоёрын үйл явдал гарлаа.
За ингээд эхний хэсэг дээрээ хэдүүлээ тогтож ярилцъя. Баавга хандгаа хоёр яагаад бие биендээ хүндэтгэлгүй? Нэгнийгээ үл ойсоож тэрч байтугай санал тэгтлээ их зөрлөдөө. Үүний үр дагавар нь яаж илэрвэ? Тэгэхээр хүүхдүүдээ бодоорой. Санал зөрлөлтсний уршиг үр дагавраар тэр хоёр хэн гүүрээр гарах боломжгүй болсон. Дараа нь бусдыг хайрлах, инрэх, хүндэтгэх сэтгэлгүйгээсээ болж туулаад орох хоёрыг голын эрг рүү шидсэн. Шидсний улмаас дорго гүүрний нэг талын оосрны өнцгийг тайлаж, харин туулаа мэрж тасалснаар баавга хандгаа хоёр голын усанд унаж байна. Тэгэхээр хүүхдүүдээ үүлийн үр дагавар нь сайн байв уу, муу байв уу гэд эргцүүлээрэй гэд багш нь хэлсэн. Иннээс үзвэл хүн муу үйл, альва амтан муу үйл хийх юм бол үр дагавар яг тийм муу гардаг байх нэ. За тэр дараагийн даалгавраа эргцүүлээрэй. Чамд буруу үйл хийсэн тохиолдол бий юу? Тэр үүлийн шалтгаан нь юу байсан бэ? Буруу үүлийн үр дагавар хэрхэн илэрч болох байсныг эргцүүлэн бодож байсан тохиолдол бий юу? За, тунгаамдаад дэвтэрдээ бяцхан тэмдэглэл хийгээрэй. Ер нь хүмүүс бид яагаад буруу үйлийг хийх гээд байдгийн болоо? Тэгэхээр огт мэдэхгүйгээсээ, мөн ойшоохгүйгээсээ. За, мэддэг хэрнээсээ ийм байж л байдгийн гэж бодсон тэр буруу зуршлаасаа. Мөн мэддэг хэрнээсээ болгоомжгүй, сэрэмжгүйгээсээ бид буруу үйлийг хийх гээд байдаг байх нь. Иймээс ухаалаг Монгол хүүхэд та буруу үйлийг хийхгүйгээр сайн үйлийг бүтээж чадна гэдэгт багш нь эргэлзэхгүй байна. За тэгээд түрүүн багш нь хүмүүс яагаад буруу үйлийг хийх гээд байдгийн болоо гэд та нарыгаа эргцүүлээрэй гэсэн. Тэгэхээр энэ шалтгаан хийх гээд байдаг шалтгаан, буруу зүйлийг үйлдэх гээд байдаг шалтгаан нь сая багш нь цугсхан дурдсан тэрний үр дагавар нь яаж гардаг талаар энэ дэлгэцэн дээр гарч байна. Энийг дэвтэрдээ тэмдэглэж аваарай. Өөрөөр хэлбэл мэдэхгүйгээсээ шалтгаалаад ямар нэгэн үйлийг буруу хийвэл гарах үр дагавар нь хөнгөн байж болох юм. Харин мэддэг хэрнээсээ огт ойшоохгүйгээр буруу үйл хийсэн бол тэр хүнд үр дагавар гарна. Харин мэдсээр байж санаатаагаар буруу зуршлаасаа болж буруу үйлийг хийх юм бол үүнээс гарах үр дагавар маш хүнд байдаг юм шүү хүүхдүүдээ. Ингээд сэрэмжгүйгээсээ шалтгаалan буруу үйл хийх юм бол магадгүй жаахан хөнгөн тусна. Тэгэхээр үйлийг хийж байгаа шалтгаанаасаа хамаарч үүлийн үр дагавар хэр хөнгөн байх уу, бас хэр хүнд байх уу гэдг нь шалтгаалдаг байх нэ. За ингээд дэвтэрдээ үүлийн шалтгаан болон үр дагаврыг зөв харгалзуулаарай. За багштайгаа хамтраад хийсэн зүйлээ тулгая. Буруу зуршлаас үүдэлтэй болвол маш хүнд нэг юм бэ. Мэдсээр байж ойшоохгүйгээсээ болж буруу үйл хийлдэсний үр дагавар бол хүнд. Хоёрын В.
Мэдэхгүйгээсээ болж буруу үйл хийсэн бол гарах үр дагавар нь хөнгөн. Мэдэж байгаа хэрнээ сэрэмжгүйгээсээ болж буруу үйл хийсний үр дагавар арай хөнгөн гарна. Тийм учраас 3-ийн Г, 4-ийн А гэж холбосон бол зөв байх нэ. Тэгэхээр энэ дээрээс та нартай анхааруулж хэлэхэд альва үйлийг хийхээсээ өмнө маш сайн өөрийгөө эргцүүлэн бодох ёстой шүү хүүхдүүдээ. За хүүхдүүдээ дараагийн дасгалаа гүйцэтгэе. За энэ дасгалыг хийхдээ чи өөрийнхөө хийсэн сайн үлийн жишээг дэвтэрдээ товч өчээрэй. Ингэхдээ биеэр үлдсэн сайн үйл, сэтгэлээр үлдсэн сайн үйл, хэлээр үлдсэн сайн үйл хэмээн ангилан бичгийг хичээгээрэй. За үлийн үр дагавар нь ямар холбоо хамааралтай байдгийг бол чи юу гэж бодож байна вэ? За хүний хийсэн үйл зөв үү? Буруу байна уу гэдгээс хамааран үлийн үр дагавар сайн муу байх нь шалтгаалдаг гэдэгтээ хүүхдүүдээ санал нийлж байна уу? Тэгэхээр бид нар ямар ч хатуу үгийг хэлмээр санагдах үедээ үүнийг хэлэх хэрэгтэй юу? Үгүй юу гэдгээ эргцүүлэн бодож байх хэрэгтэй. Зөрчлийн харилцан ярилцаж шийдвэрлэх нь чухал гэдгийг бид эхний бичлэгээс анзаарч харсан. Тийм болохоор хүүхдүүдээ сайн үлийг санаачлан дэлгэрүүлж, муу үлийг тэвчж байгаарай. Ер нь цагийн явцад эерэг үйлүүд сайн үр дагаврыг авчирдаг гэдгийг бид туулаа дор хоёрын үйл явдлаас, харин сүрэг үйлүүд нь таагүй үр дагаврыг авчирдаг гэдгийг Баава Хандгаа хоёрын үйл явдлаас харж ойлгож авлаа. Ингээд эргцүүлэн бодохынхоо хэрээр бид хэлэх гэж байгаа зүйлээ, хийх гэж байгаа зүйлийнхээ талаар маш сайн ухаардаг. Ер нь бол хийх үйлдэлээ тунгаан бодох нь зөв юм шүү. Ингээ Монголын ард түмэн үр хүүхдээ эртнээс сургаж ирсэн ариун сургаалын юм ухаантай, сургаалын соёлтой ард түмэн. Жишээлбэл өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэд хэлэлцдэг. Яагаад заавал өөрийн толгой дээр гэж эргцүүлэн бодоорой. За мөн уулын чинээ харыг туулаан чинээ цагаанаар гэж ярилцдаг. Энэ ямар учиртай юм болоо? Аав ээж, өвөө эмээ, ах эгчтэйгээ хамтран ардын сайхан сургаал үгийнхээ утгыг эргцүүлэн бодож, тулгуур үгээр дэвтэрдээ тэмдэглээрэй. За ингээд багш нь бяцхан зөвлөмж өгье. Бусдад хайр, инрэл, шударга, инрэнгүй зан үзүүлсээр байвал өөртөө ч сайн сайхан зүйлийг дуудан шүү гэдгийг ухаараарай. Монгол хүмүүн та бид аливаа үйлийг асран инрэн нэгүүлсэх сэтгэлээр хийж байвал илүү аз жаргалтай амьдрах болно. Тиймээс бие хэл, сэтгэлээр үлдэх эерэг сайн үлд хамтдаа суралцах нь чухал болохыг анхаараарай. За ингээд өгшин гэрийнхээ даалгаврыг өгье. Эцэг их эмээ өвөөтэйгээ хамтран ярилцаад сайн үлийн үр дагаврын талаар найз нартаа зөвлөн ярих зүйлээ төлөвлөн бичээрэй. Анхаарал хандуулсан та нартай баярлалаа. Сурах их үйлсэд нь амжилт хүсье.